За та хуулийн дагуу дэцэдүүдийг тавьж байгаа юм байна. Тэгэхээр дэцэд гэдэг шагнал юм уу, ял юм уу? Мят компаниг 10 тэрбумын өрөнд оруулсан хүн өнөөдөр дэцэд болсон энэ шагналуу ялуу. За дээрэс нь ерөнхийдөө Монгол улсад доктортой үйл ажиллагаа явуулдаг 99 мянган аж ахуй нэгж байд юм байна. Энээс 70 гаруй мянган одоо татварын өртөө, татварын хүлээгдэж байгаа 6.2 их 80 төгрөг байна. 9,000 гаруй аж ахуй нэгж дансаа хаалгасан, та түрүүнд 4,000 гаруй гэж хэллээ. Буулгасан бол сайн. Тэгэхээр одоо би танд нэг бодит жишээ асуух гээд байна. Иргэн Агийн компани төрөөс тендер аваад 400 саяын ажил хийж гүйцэтгсэн. Мөнгө авч чадаагүй. Нөөтийн өрөнд 40 сая. Гэтэл өнөөдөр татварын байгууллагаас 40 саяыг авахын тулд дансыг хаачиж байгаа. Тэнгуут нөгөө хүн чинь 40 сая төлөхийн тулд банк санхүүгийн байгууллагаас 3% хүүтэй зээл авчиж байгаа байхгүй юу? Тэр өөрөө өглөгтэй мөртлөө өөх ёстой мөртлөө 40 саяын төлөө аж ахуй нэгжид ийм дарамт учруулж байгаа нь маш тийм дээрлэхүү бодлого байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг яагаад уян хатан болгож тохиролцоонд хүрж болдгоо юм? Нийгмийн даатгалын шимтгэлийг бол тохиролцдог шүү дээ. Тэн дээр бол график төлөө явчихдаг. Татвар дээр бас ийм байж болох талтай шүү дээ. Хоёр асуулт. За татварын байгууллагууд дээр сая бас энэ татварын реформын талаар хэлцүүлэг хийгээд данс авахгүй зөвлөн туслах чиглэлийг илүү төрхөө баримтлах чиглэл гэсэн. Гэхдээ буруу хандлага хүлээлттэй улмаас санаатаагаар татвар төлөхөөс зайлсхийгээд байгаа уул уурхаанч байна уу? Одоо тим компаниуд дээр бас тодорхой хэмжээний шаардлагатай хууль эрх зүйн орчин татвар байцаагчид байгаад байгаа. Ийм учраас энийг хуулиар зохицуулахаар татварын багц хуулинд тусгасан байгаа. Би 4398 аж ахуй нэгжийн дансыг хаацсан байснаар нээсэн гэж хэлсэн. Одоо бусад аж ахуй нэгжийн татвар үе шаттайгаар дансууд нээгдэнэ. За энэ таны хэлж байгаа тэр шийдэлтэй холбоотой асуудал бол голцоо он дамжсан хөрөнгө оруулалтууд он гараад шийдэгдэж болно. Он дамжаад тэдний хөрөнгө оруулалтын зардал шийдэж болдог. Тийм байдлаар шийдэж болох. Он дотроо дуусч байгааг бол ерөөс айл болох гүйцэж өгч чиглэл барьж байгаа. Өөртөө татвартай энэ төрлийн асуудлыг яриад нөгөө зөвлөн туслах маягаараа шийдгсэн чиглэлөөгөө явж байгаа. Асуудлын гол нь нөгөө улсын их хурлаас баталсан төсвийн хуулиар маань бид 1.3 их найд 1 их найд 300 тэрбум төгрөгийн алдагдлаахаар баталсан. Тэгэхээр зардлаа санхүүжүүлэхэд тэнийг давчих гээд байгаа учраас төрийн сангийн данс бол мөнгөтэй байгаа. Шийднэ. Гагцгүй он дамсан хөрөнгө оруулалтыг он гаргаад өгөхөөр төсвийн хуулиндаа захирагдсан ийм зарим зохицуултыг сангийн яамнаас хийж байгаа юм байлээ. За урамшууллыг чиглэсэн эхний 3 дугаар үйлрүүлэхийг олгосон 4 дугаар үйлрүүлэхийг онгороод эхний үйлрэлдээ шийдэж явдаг. Ажлын гүйцэтгэл үр дүнгээр нь шийдэж явна. За татварын тодорхой юм кейсүүд дээр санал гомдлууд байвал энийг татварын маргаан туслах зөвлөл болон татварын гомдол маргаан шийдвэрлэх юмыг илүү хялбарчлах чиглэл өгсөн байгаа. Одоо хуулиар өөрчлөхгүй бол татварын байцаагч эрхийг ерөнхий сайд бугаач гэсэн хууль зөрчиж хуулийн дагуу өөрчлөх хэрэггүй юм билээ. Тийм учраас татварын багц хуулийн дээр тавс нэмэлт 1 минут мөнгө эслэн. За та хуулиа биелүүлж дэцэдүүдийг тавьж байгаа. Тэгэхээр харин дэцэд гэдэг чинь шагнал юм уу? Эсвэл ял уруулж байгаа юм уу? Мят компаниг 10 тэрбумын өрөнд оруулсан хүн өнөөдөр дэцэд болж байгаа байхгүй юу? Энэ хүн шийтгүүлээд байгаа мó шагнуулаад байгаа мó? Уг нь бол хариуцлага тооцох хэрэгтэй гэж би бодоод их юм. Хуулиараа ямар үд? Ерөнхий сайд. За ер нь одоо орчин үед тэрийн альбаа ажил албан тушаал бол бас нэг талаас хариуцлага болсон тэрнийг бас ял гэж та хэлж байгаа шиг байна. Гэхдээ бид бас тэр хүнийг шалгаж үзсэн. Хүн шийдэх гэд хүндэх шалтгаан хэрэгтэй. Тэр 10 тэрбумын алдагтайгээд чөлөөсөн чинь дараа наривчсан шалгалтыг явсан чинь бензиний авиа бензиний үнийн өсөлт өөрөөр хэлбэл авиа бензиний гэрээ хэлцээрээ улсын хурлаар батлаагүй шалтгаалаад энэс болоод үн цэн нь өндөр болоод зах зээлийн үнээс 30-40% өндөр шатхуумны нээлт энэс үндсэндээ шалтгаалсан алдагдал үүссэн учраас тэр хувь хүний буруу биш харин тодорхой ахис дэвшил гаргасан борлуулалт нэмэгдүүлсэн үр дүнтэй байсан юм бэл. Тийм учраас энэ бол тэр алдагдлын шалтгааныг бид бас наривчилж судалж үзээд энийгээ бас аялал жуулчлалаар нөхөх ийм чиглэл үүрэг даалгавар дууссан гэж үзүүлж байна. Үүрэг даалгавар гэж байна.